Хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Пунсалмаа нарын 13 гишүүнээс 2026 оны 5 сарын 7-ны өдөр Улсын их хурл өргөн мэдүүлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн хилцэх хэсэг хилцүүлгийг Улсын их хурлын чуулганы 2026 оны 5 сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хилцэн шийдвэрлэж төслийг анхны хилцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2026 оны 5 сарын 26-ны өдрийн хуралдаанаар дээрх тогтоолын төслийн анхны хилцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлд заасны дагуу явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулах үед Улсын их хурлын гишүүн Наранбаатар тогтоолын төсөлд тусгагдсан зарим асуудлыг төслийн үзэл баримталд нийцүүлэн өөрчлөх, хасах, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөвт өртгөн хүрэлцэхгүй болсон шалтгаанаар зогссон төслүүдийн талаар судалж 2026 оны хаврын ээлж чуулганы хугацаанд танилцуулах, төсвийн тухай хуулийн 29-ийн штрих 1-ийн 4-т заасан цахим систем дэх мэдээллийг Улсын их хурлын гишүүд нээлттэйгээр харах боломжийг бүрдүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Мөн тогтоолын төсөлд холбогдуулан Улсын их хурлын гишүүн иргэдэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн төсөвт өртгөн 50-аас дээш хувиар нэмэгдсэн төслүүдийн талаар засгийн газраас судалж Улсын их хурлд танилцуулгатай холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1% буюу олонх дэмжээгүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёолыг олонхын дэмжлэг аваагүйгээр нь бүлэглэн анхны хилцүүлэг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн анхны хилцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тусанд баярлалаа. За, анги төвшин гишүүнд баярлалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.